Байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. 2021 оны 2 сарын 28-ны өдөр Колорадо мужийн цагдаагийн газар Терри гэх эмэгтэй дуудлага өгдөг. Шөнийн 2 цагт миний хүүгийн машин голд унчихсан байна. Би яах ёстой вэ гэдэг. Колорадогийн голд нэг машин тал хүртлээр усанд живсэн байдалтай байв. Энэ машин бол 19 настай хүү болох Брейни машин бөгөөд тэрээр ганцаараа машинаа барьж яваад ус руу орж аз болоход өөрөө гарч чадсан ба хувцсан орсон хэвээр байлаа. Хажууд нь аав ээж хоёр нь байсан болохоор цагдаа чирэгч машин дууцсан уу гэж тэднээс асуухад ээж Терри тиймээ дууцсан байгаа гэсэн бөгөөд тэдний уур амьсгал сайхан байснаас гадна инээмсэглэнгээ ярьжээ. Машин усанд живэх тийм сайхан хэрэг биш л байлтай. Машин живэх болсон шалтгаан нь голын эргийн завь тавьдаг зогсоолд машинаа зогсоосноос болоод буцаад хөдөлгөх гэтэл машин нь гол руу багаар орсоор агаад живсэн байна. Энэ зурган дээр байгаа жолоочийн судалд суусан хүн бол аав нь, зорчигчийн судалд байгаа хүн бол Брейн. Гадаа хүүтэн байсан болохоор Брейн машинд сууж цонхоо онгойлгон цагдаа нарыг харж ив. 2 сар болохоор усгүйтэн байсан нь ойлгомжтой. Одоо та нарт бичлэг үзүүлье. Because we didn't want them having any accidents like they do when they're 16 and 17 and Gotcha. stupid things. Is your son right here? Yep. Yeah. Hey, partner, you want to come out and talk to me real quick? Sure. I mean, Appreciate it, man. I'm really cold. Is it okay if it's in here? Because That's fine. Pants because he is Okay. submerged. That's fine. I did not know that. No, that's, please stay in the car. All right. Nobody else in the car? nope. Okay. Бичлэгэн дээр бүгд инээлдэж Брейнч юу болсон талаар цагдаа нарт ярьж, цагдаа нар жоохон хүүхэд машин барьж сураагүй болохоор ийм зүйл болжээ гэж бодоод өнгөрөх гэж байсан ч цагдаа Брейнээс "Гэхдээ чи ийм харанхуй шөнөөр 2 цагт яах гэж энд ирсэн бэ?" гэхэд салхилахаар ирсэн юм аа. Энэ дугаасаа байнга ирдэг гэтэл аав нь хажуугаас нь "Би энэ голын ойролцоо аврах хантаацны түрээсийн дэлгүүр ажилуулдаг" гэж хэлдэг. Колорадогийн голд хүмүүс живэх тохиолдол их байдаг гинэ. Тийм болохоор аав Брейн нь аавыг нь ч бас Брейн гэдэг мөнгө олохын тулд биш зүгээр л сайн үйлс хийх гэж энэ дэлгүүрийг ажилуулдаг. Тийм болохоор хүн ч бас энэ ажилд нь туслахаар байнга ирж очдог гинэ. Цагдаа нарт тийм байх нэ гэд өнгөрөөсөн. Брейни бүх хувцас нь орсон болохоор өмдөө тайлж нүцгэн байсан учраас ээж нь цагдаа нарт эхлээд хүүгээ гэрт хүргэж өгчөөд буцаад хүрээд ирья гэдэг. Цагдаач зөвшөөрч Терри Брейн хоёр хүүгээ авч яваад удалгүй хэргийн газар дээр иртэл цагдаа тэдэн рүү төхөж очоод асуух зүйл байна. Машин дээр цусны толб байна. Юу болохыг мэдгүй гэж асуудаг. Энэ үед аль хэдийнэ чирэгч машин ирж чирхээр бэлтжээтэл машины тээшний хэсгээс машины дугаар хүртэл цус урссан байв. Цагдаа "Танай хүү чинь бэртэж гимцсэн биш үсттэй. Цус их харагцсан. Асуугаад үзээрэй. Гимцнийг нь мэдээгүй байгаа юм биш үсттэй" гэхэд Терри тэр дороо хүрүүгээ залгадаг. Одоо та нарт бичлэг үзүүлье. The back bumper, I don't know, you can probably see it from here. It's a lot of red on the back of that. Yeah. Dripping down it all a little bit. Right underneath the license plate. Little area right there. Okay. Okay. Looks like blood. Blood? Yeah. I don't know if did your son hurt himself on his I way don't out at all? know. He might have, and he just didn't know it. I don't know. Make sure he's okay. Hello? Brian, are you okay? They see blood on the back bumper of the vehicle. Really? Yeah, did you get hurt? No. Are you sure you don't have any injuries? No, I'm fine. There's blood on it? We're not sure. We're not sure. It's a red, something red It- underneath the license plate. similar blood stain. Oh, no. All right. No, I don't know what would cause blood or whatever it is on the bumper. But you're not injured. No, I'm not injured. Okay. Ээж нь "Чи бэрхсэн үү?" гэж асуудал хүн "Үгүй ээ, би зүгээр. Тэнд яагаад цус байгааг мэдэхгүй байна" гэж хариулдаг. Өсвөр насны хүүхэд машин сайн жолоодож чадахгүй болохоор ийм зүйл болсон гэж бодтол машинаас нь цус олсноос гадна шөнийн 2 цагт дээрээс нь 2 сарын хүүтэнд салхилахаар гарсан гэж үний юм болов. Ямартай ч хос гэрлүүгээ харж цагдаа нар тэнд үлдээд хоорондоо машины арыг нээж үзье гэж ярилцаад нээх гэж оролцсон ч цоочтой байлаа. Цагдаа нар машиныг ачиж явуулаад хэргийн газарт үзлэг хийж дуусаад машин тэр чигээрээ Брейни гэрийн гараажинд нь очсон.
Хэрэг гарсны маргааш 3 сарын 1-нд Колорадо мужид сураггүй алга болсон тухай мэдээлэл ирдэг. Голын ойролцоо талбайд цагдаа нар алга болсон үнийг хайсан. Алга болсон хүн бол 69 настай Warren гэх хүн байв. Тэрээр орон гэргүй цэцэрлэг түрээлээ юм уу эсвэл гүүрний доор майхан барьж хэдэн жилийн турш амьдарсан юм байна. Тэрээр хурмын хувцас зардаг дэлгүүрийн урд дэлгүүрийн эзнийг нь Моник гэдэг. Өдөр болгон ном уншиж суудаг байсан. Түүний өдөртөө хийдэг зүйл нь өглөө 6 цаг тусаад ажилдаа явж өдрийн хоолндоо ихэвчлэн түргөө ол идээд Моникийн дэлгүүрийн гадаа ирж хэдэн цагийн турш ном уншдаг. Ихэвчлэн өдөрт нэг ном уншиж дуусгадаг гинэ. Заавал бүгдийг нь уншиж дуусгачаад явдаг байсан. Жоохон бүдүүлэг харагдаж байгаа ч гэсэн маш чимээгүй, ээлдэг, хар тамхи хэрэгэлдэггүй, докторь сууршилтай ажилтай болохоор тэр авийн хүмүүс бүгд Warren сайн байсан. Моник өдрөө болгон түүнтэй уулздаг болохоор заримдаа талах, кофе, заримдаа мөнгө өгөөд шар ариг авч уугаарай гэдэг байжээ. Энд санал байсан ч орон гэргүй хүмүүс олноороо цуглаж хайрцаг дэвсж хөвтөөдөөс учраас бүх саналнуудыг байхгүй болгосон юм байна. Тухайн үед Warren ном унших газаргүй болсон ч Моник дэлгүүрийнхээ гадаа нэг ширхэг сандал гаргаж тавиад түүнийг энд суу. Энэ манай дэлгүүрийн урд хэсэг болохоор энд номоо уншихад зүгээрээ гэсэн. Warren маш их баярлж би нэх их удахгүй бас түрээсээ төлнө гэдэг. Иймэрхүү байдалтай 4 жил амьдарсан. Ингээд 2011 оны 3 сарын 1-ний нэгд өдрөөлж Моник дэлгүүрээ нээсэн ч Warren байсангүй. Уг нь үдээс хойш аль хэдийнэ ирээд сандал дээрээ сууж номоо уншаад байж идэг хүн ирсэнгүй. Өвдсөн болов гэж бодож итэл дэлгүүрийнх нь утсанд дуудлага ирж Warren нанчин номоо уншаад сууж ийн үү гэв. Моник ч үгүй өнөөдөр харагдахгүй байхаар нь санаа зовж илоо гэдэг. Уцаар ирсэн хүн бол Warrenтэй хамт ажилладаг хүн байжээ. Тэд өнгөрсөн хагасаа өдрийн үдээс хойш хамгийн сүүлд уулзаж маргааш уулзъягээ салсан ч бүтэнсээ өдөр ажилдаа ирээгүй. Нэгд өдөрч ирсэнгүй. 2 өдөр ямар ч сураггүй алга болсон учраас түүнд ямар нэг юм болсон болов гэж санаан зовсон байна. Гэтэл Warren-ы ажилладаг компани утсанд бас нэгэн дуудлага ирж би нэг төрөвч оллоо. Төрөвчин дотор энэ компани нэрийн утас байсан болохоор залгаж байна. Түүний нэрийг Warren гэсэн байна. Колорадо голын тэр хавьд унгаасан байсан гэдэг. Warren энэ компанид 4 жил ажиллахдаа ганц ч удаа ажиллаа тасалж үзээгүй. Гэтэл 2 хоног ажилдаа ирсэнгүй. Дээрээс нь хэн нэгэн түүний төрөвчийг голын тэр хавьяас олсон. Ингээд компани 2 ажилтан болон дэлгүүрийн эзэн Моник 3 нийлж цагдаа дуудан Warren-ы төрөвч байгаа гол руу явдаг. Энэ хавьд Warren-ы амьдардаг майхан ч байдгүй. Хэрвээ майхных нь ойролцоо байсан бол төрөвчийн унгаажээ гэж бодох боломжтой ч шал өөр газар байсан. Цагдаа нар янз бүрийн асуулт асуув. Хизээ хамгийн сүүлд Warren-тэй уулзсан яаж таньдаг гэд. Компани ажилчид болон Моник Warren-ы ямар сайн хүн болох талаар өглөөний 6 цагт хизээж ажилласаа хоцролгүй ирж заримдаа бүр тэрнээс ч өмнө ажиллаа ирж хийдэг талаар нь ярьдаг. Цагдаа Warren-ы зургийг асуухад Моник нэгхэн зураг өгье. Тэрээр энэ бол 2019 оны зураг. Одоо жоохон турчсан байгаа. Түүнд гэр бүл байхгүй гэхэд цагдаа энэ авийн орон гэргүй гуйлахчин хүмүүс хаагур амьдардаг талаар асуухад Моник Warren бол орон гэргүй хүн биш. Тэр ажилтай удахгүй байшаа авах гэж исэн түүнийг тэгж дуудгаа боль гэж уурладаг. Үнэн дээр иймэрхүү хүмүүс алга болоход хинч мэдгүй тоохгүй өнгөрч болох байсан ч азар сайн хүмүүс эргэн тойронд нь байсан учраас 2 хоногийн дотор цагдаад мэдгдсэн. Цагдаа дахиад Моникоос тэгвэл Warren-ы төрөвчийг хинч хамт өгсөн бэ гэхэд аврах хантаацтай холбоотой ажил хийдэг хүн гэсэн гэв. Миний түрүүнд ярьсныг санаж байгаа. Машинаа гол дунгаадаг хүүгийн аав Brain аврах хантаац дүрэлдэг газар ажиллаулдаг. Цагдаа нар өмнөх өдөр нь болсон машины ослтой холбоотой үгүйг анзааралгүй тэгээд өнгөрөөсөн байна. Ингээд төрөвч олж өгсөн хүнтэй уулзтал Brain-ы аав байлаа. Тэрээр Warren-ы алга болсон гэж мэдгдсэн өдрийн өглөө хүүхдийнх нь машин усанд унсан болохоор цэвэрлж гад машины урд хайрцгийг онгойлготол дүүрэн ус орсон байснаас гадна дотор нь том хэмжээтэй утга, галтойгоонд ашигладаг утганаас том утга гарч ирдэг. Brain гайхаж энэ утга энд юу хийж байгаа юм бол гэд зорчигчийн суудлын хаалга руу хартал тэнд нэг төрөвч байв. Усан дунж хөлдсөн бөгөөд яаж чарсан хүүгийнх нь биш байлаа. Нэгэд үзтэл компани нэрийн утас болон Warren-ы нийгмийн даатгалын дэвтэр байсан болохоор компани руу холбоо барьж би төрөвч боллоо гэдэг. Компаниас бид нэр төрөвчний эзэнтэй холбоо барьж чадахгүй байгаа болохоор түүнийг хайжгаа цагдаад мэдэгдэнэ гэв. Brain алга болсон хүний төрөвч хүүгийн маань машинаас гарч ирсэн гэхээр магадгүй хүү маань голын тэр хаваар явж хаад олсон бахаа гэд өөрийнхөө нэр утасны дугаар ажиллаа хэлсэн байна.
Гэхдээ Брейн жигнэсээ түрүүчийг машин дотроос олсон нь үнэн юм болов. Яагаад гэвэл тэр түрүүчийг машин дотроос олоод хүүгээсээ энэ талаар огт асуулгүй шууд компани руу залгасан. Дээрээс нь түрүүчийг голоос олсныг яаж мэдчихсэн бол тэрээр манай хүүхэд хулгайлсан байх эсвэл мэдгүй гэж хэлээгүй мөртлөө магадгүй манай хүү голын тэр аваас олсон бахаа гэд уцаа тасалж тэр дороо гүүрүүгээ залгаад энэ эрэгтэйгийн түрүүч чиний машин дотроос гарсан гэд юу болсон талаар нь асуухад хүүн өчигдөр завны зогсоол дээр намайг салхилж байхад өгсөн гэв. Брейн тэгвэл яагаад өчигдөр хитвчний талаар яриаггүй юм бэ гэж асуухад тэр үед би сандарсан. Дээрээс нь усанд норсон байсан болохоор тийм чухал гэж бодоогүй гэдэг. Тэгвэл Warren гэх энэ хүнтэй чи ямар холбоотой юм бэ гэхэд миний ахлах сургуулийн найзаа гэж хэлсэн. Гэтэл тэр ахлах сургуулийн найз нь 69 настай хөгшин хүн байсан ч хүүдээ итгэхийг хүссэн гинэ. Ингээд хүүдээгээ ярьж уцаа таслаад шууд ихнэрлүүгээ залгаж болсон бүх зүйлийн талаар яриад ажиллаа хийхээр явжээ. Харин энэ талаар сонссон ихнэр тэрээд нь эвгүй санагдах нь ойлгомжтой. Өмнөх шөнө нь хүүгийнх нь машин усанд живж цус хүртэл байснаас гадна машин дотроос том хутга төрөвч гарч ирсэн. Төрөвчнийх нь эзэн сурггүй алга болсон талаар бүгдийг нь нөхрөөсөө сонссон тэрээр санаан зовсон. Мөн хүүн харгас хэрцгий зүйл дуртай байсан гинэ. Ямар ч тач тэрийг хүүгийнхээ өрөөний эргэн тойрныг харжгаад хүүгээсээ чи үнэхээр тэр цусны талаар мэдэхгүй юу? Яагаад машин чинь цус эсэн бол гэхэд ээжээ би ч гэсэн мэдэхгүй байна. Би түрүү зүүн хид хидэн хичээл суусан. Тэр үед хуурамч цус айрс хийжсэн. Тэгээл үлдсэн бах. Арын тэшиг нээгээд үзвэл хуурамч цус ийсэн лааз тэр ивэрэ байгаа гэж ээжигээ тайвшруулад найзынхаа гэрлүү явсан. Тэгсэн ч тэрийн санаа зовсон хിവэрээс учраас хүүгийнхаа өрөө рүү ороход маш замбраагүй хаана юу байгааг нь мэддэхгүй энэ тэндгүй хувцас хогнууд. Тэр хүүгийнхээ хувцсны шүүгийг онгойлготол дотор нь хуванцар сав байлаа. Тэр дотор цагаан гялгар ут ижээ. Тэрийг гаргаад хуванцар савнаас авч гялгар уттай хэмийг дээш нь нүргэхэд үнэр гарчив. Тэрийн зөнгөөрөө мэдэрсэн зүйл нь уудан дотор нойтон нялцанхаа юм байгаа болохоор ямар тач угаалтур руу хийх ёстой гэж бодоод галт огооныхоо угаалтур руу исэн. Тэр дотор 2 уттай юм байсан. Нэгийг нь онгойлгоод үзтэл утсан юм шиг цус байсан бол нөгөөдгийг нь онгойлгохоор үзтэл онгойхгүйсэн тул гараараа ураад шоконд оржээ. Галт огооны угаалтур дотор хүний толгой байлаа. Маш их айсан тэрий шууд нөхөрлүүгээ залгаад хурдан үрээд ирээ. Манай гэрээс хүний толгой гарч ирлээ гэдэг. Брейн ирээд шүүгэнээс өөр утнуудыг гаргасан. Мэдээж нээгээд харж чадахгүй нь ойлгомжтой. Харин машины арын тийшэнд юу ч байгаагүй бөгөөд зөвхөн цусны толбол үлдсэн байв. Ингээд тэрий 911 руу залгахад холбогч үнэхээр ядаргаатай ярьдаг. Ер нь энэ тосгоны хүмүүс Warren-ы найзуудаас бусдын жоохон сонио. Цагдаа нар нь хүртэл 911-ийн холбогч уцаагаад 911 байна ямар нэгэн зүйл болсноо гэхэд тэрий би хүүгийнхээ хувцсны шүүгэнээс хуванцар савнд хийсэн гялгар уттай юм боллоо гэхэд тэр нь юу юм бэ гэж асуув. Тэрийч хүний толгой юм шиг байна гэхэд холбогч яагаад тэгж бодоод байгаа юм бэ гэхэд яагаад гэвэл тэгж харагдаж байгаа болохоор би нэг талынх нь жихийг харсан гэтэл нэрээ толгой муу юм уу? Яг мөн үү гэд хэрэгтэй ирэхгүй асуулт асуусарав. Тэрий бухимдаж царайг нь харсан. Хүний толгой мөн байсан гэд хахад хурдан хүмүүс явуулаач. Цагдаа нар ирэхгүй мүү? Би эсвэл зургийг нь дарж та нар руу явуулж итгэх юм уу гэд аимшигтай уралдаг. Ингээд арай гэж цагдаа нар Брейний гэрт ирэхэд тэд бүгдээрээ гадаа гарч ирээд зогсож байв. Цагдаа Брейнтэй ярилцсан бичлэгийг одоо үзүүлье. Parents have some concerns of some stuff they may have found in your room? Yeah, I believe so. And what would it be? A human head and hands. A human head and hand. Yes. From? That fellow who went missing recently. Which fellow was that? Warren Brown. Warren Brown? When did he go missing? The night of the 27th. The night of the 27th? Okay. And how did you end up with him? I murdered him. With what? A knife. Why would you have done that? I've always wondered what murder felt like. Okay. Where did you do that at? Underneath the bridge. Which bridge? The one past Okay. near the weird intersection. Okay. Do you have anything on you that's going to cut, poke, hurt, stick me anything without reaching for nothing? Don't reach for nothing. My phone and my wallet, that's Okay. it. Well, I'm going to have you face that way. Put your hands on top of your head for me real quick. I just want to make sure you interlace your fingers for me. Амар агаадтэй. Ингээд Брейн баривчлагдсан. Ямар ч сэтгэл хөдлөхгүй тийм би алдсан гэдэг. Цагдаач бас маш тайван байгааг харж байгаах.
Иймэрхүү хүн амны эрг хийсэн хүмүүстэй анханасаа хүч хэрглэж харьцаж болтгүй гинэ. Тэр хүн муухай мэдрэмж төрүүлж байгаа ч түүний талд орж тийм зүйл тохиолдож болно штэ. Чи хүн үнээс юм уу? Яаж хөнөөсийн гэх мэтэр ярьдсан байна. Брейн байцаалтын өрөөнд сууж хэрэгээ яаж хийснээ, уурны цогцыг яаж хандалснаа маш нарийн юу ч үлдээхгүй тайлбарладаг. Гараа хүртэл ашиглаж би нүдийг нь ингэсэн. Гарыг нь тэгж хуваасан. Нөгөө гарыг нь бас тэгж жагаад алдаа гаргаж ясыг нь хугалсан гэдэг. Одоо бичлэг үзүүлье. Ийм галзуу навшиг анх удаа харж байна. Бүр би үзүүлж болох үгээд шалан дээр бүлгэж очиод хийж байгаа. Тэрээр маш баяртай байсан. Би хэдэн сарын турш аллах хийхээр бэлдэж амжилттай болсон. Яаж хийснээ харуулъя гэсэн. Do you know the person? No. No? No. I was driving one night. I was in a, shall we say, bad state of mind. Okay. I saw a strange shape by the railway tracks, so I investigated, and it revealed to be a homeless person sleeping. Well, I presumed homeless, because he was there. Okay. So, I stabbed him to death, Okay. then decapitated his head and hands and arms. Okay. I then took the head and put it in my car trunk along with the hands in bags, plastic Ziploc bags. I was panicking at first. In his old man voice, he was in his 50s. I know why I call him old man. He was saying, "What are you doing? What are you doing? Why? Ah!" And I just kept on stabbing his neck. Is it okay if I do a demonstration? Oh, yeah. This is him. I was straddled on top of him like this. Okay. And he couldn't fight back. It was actually surprisingly easy. I was barely breaking a sweat. I thought, oh, this guy, he's going to be tough. But no, it was actually surprisingly easy. And during the time, I was growling and making animalistic noises. Why were you doing that? Яаж ч утсан энгийн эрүүл хүн бол биш. Мэдээж цагдаа нар албаар хүлээн зөвшөөрч окей, тэг гэд байсан болохоор бүр хөөрч байгаа юм шиг харагдаж байгаа. Ердөө 19 настай. Тэрээр Уорныг хөнөөж машиныхаа тийш нь тэгээд гэрлүүг авч явсан. Тэр үед машин дээр цусны тол бүлдсэн юм байна. Ингээд Брейн зарим хэсгийг хувцсныхаа шүүгэнд үлдээж, зарим хэсгийг нь машиныхаа тийшнтгийн хаяхаар шөнийн 2 цагт явжээ. Уорныг амьдардаг гүрнийхэн доор майхных нь хажууд хөнөөж, зарим хэсгийг нь тэндээ үлдээсэн. Цагдаа нар Брейнийг баривчилж цагдаагийн машин дотор явж байхдаа Брейн тэр гүүрний доор цогцны зарим хэсгийг хайсан гэж юу ч болоогүй юм шиг хэлдэг. Ингээд цагдаа нар тийшээ явж зарим хэсгийг олсон. Би түрүүнд яагаад цагдаа нарыг хүртэл сонин гэж хэлсэн бэ гэвэл тэд гүүрэн доороос цогц олсныхоо дараа инээлддэг. Энэ бичлэгийг үзээрэй. Yeah. Because there's an arm. Hey. There's an arm, there's another arm. Okay, hold on. Do some pictures. Start right now. There's another one. I don't have a clue. Okay. This is like something out of TV. Зураг авах гээд бараг догтлоод байгаа мó. Нөгөөх нь юу ч болоогүй юм шиг тэнд нэг, энд нэг, тэр цаанаас дахиад нэг байна гэд зах дээр юм үзээд явж байгаа юм шиг ярьдаг. Цагдаа нар анх гэрт ирж тэрийн хэлсэн уучтай толгойг шалгахаар ирээд бас л тийм байна гэд маш тайван байсан. Эсвэл иймэрхүү зүйл харсаар агаад бүр тассан байт юм болов уу? Одоо бүгдээрээ Брейний тухай ярилцъя. Тэрээр 5 настай байхдаа ADHD гэх өвчтөй гэж онцлогдсон. Дэлгэрэнгүй хэлэх юм бол ADHD болон аутизм, сэтгцийн эмгэг гэх мэт гэмт хэрэгтнүүдэд илэрдэг хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Тэглээгээд иймэрхүү шинж тэмдэгтэй хүмүүс бүгд гэмт хэрэгтэн болвол энэ дэлхий утгаа алдна. Брейн 5 настайгаас эхлээд л юр бусын хүүхдээсэн. Хичээлийнхаа цагаар анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Хараал хэлдэг. Арьс өнгөөр ялгуурлан гадуурхдаг. Зэвсэгтээ явж хүүхдүүдийг айлгаж сүрдүүлдэг. Эннээсээ болоод хид хид удаа сургуулаасаа хөөгдөж исэн. Гэтэл ээж тэрийн миний хүү харгас хэрцгий зүйлд дуртай ч гэсэн ингэж сургуулаас хөөх хэмжээний зүйл бишээ гэж үздэг. Сургуулийн багш нар болон хөршүүд нь Брейнийг маш ноцтой харагдаж байгаа болохоор эмчилгээ хийх шаардлагатай. Чамд болон чиний хүүд туслах гэж хичээж байна гэдэг. Ингээд хүүгээ дагуулж эмнэлэг явхад аутизмтай гэж онцлогдсон. 17 настай да. Эмч эмчилгээ шаардлагатай бөгөөд нэмэлт шинжилгээнүүд өгөх хэрэгтэй гэж зөвлөсөн ч тухайн үед шууд түүнийг хүлээж авах юмж байхгүйсэн. Иймэрхүү байдалтай хэдэн сар өнгөрч аав ээжийнх нь нүдээр
хүүгийнх нь байгаа байдал сайжирч байгаа юм шиг харагдсан. Брейн сургуулаа төгсөж ажил хүртэл хийжээ. Одоо би та нарт нэг цочирдмор зүйл хэлье. Ээж Тэрийг өдөр өнжүүлэх төв ажиллаулдаг байсан. Хаана вэ гэвэл цагдаа нарыг ирэхэд гулсуур байсан. Тэр бол хүүхдүүдийн тоглолтог гулсуур. Тэрийг гэртээ Уорны толгой гарч ирсэн гэртээ хүүхдүүд хардаг байсан гэсэн үг. Толгой гарч ирэх үед хүүхдүүд тэнд байсан. Тэрийг цагдаа нарыг ирэхийн өмнө хүүхдүүдийн аав ээжтэй холбогдож яаралтай ажил гарсан болохоор хурдан ирж хүүхдүүдээ аваарай гэсэн байна. Эцэг эхчүүд ч гайхаж ирж хүүхдүүдээ аваад юу болсныг нь мэдэхгүйч сайн шийдэгдээсэй гэж хүсэж ийна гэд явсан. Дараа нь орон нутгийн мэдээгээр энэ гэрээс хүний толгой олцсон гэдгийг мэдсэн байна. Ямар амар байсан бол ямартай ч хэрэг гарахын өмнө Брэнд ийм шинж тэмдгүүдийг илэрчээсэн. Түүний тэмдэглэлийн дэвтэр олцсон бөгөөд уншсан номнуудаа цагдаад харуулж ийм аллагын номнуудаа та уншиж үзсэн үү гэх мэтээр асуудаг. Түүний өрөөнд байж болох бүх зэвсэг байсан. Хүрз, хутаг, олс, скотч, хөрөө, буу гэд. Дээрээс нь аллах хийх талаар Google-ээ сайж цуврал халуурчид хэрхэн аллахаа хийдэг талаар судалж ямар үнийг ойлгох, хэрэгээ ихтэй ямар хувцас өмсөх, баригдвал яах талаараа бодсон гэдэг. Тэрээр хохирогчдыг хайнгаа машинтайгаа гудамжаар тэнүүчилж байх үедээ эмэгтэйчүүдийг сонгоё гэж бодсон. Эдмунд Кемпер гэх цуврал халуурчин ээж Эмметийг нийлээд нийт 10 хүн үжигсэн байна. Бринж Эдмунд Кемпер тэгжсэн юм чинь би ч гэсэн хийгээд үздэг юм билүү гэж бодсон ч эмэгтэй хүнтэй харьцаж үзег болохоор наад шиг хүнд эмэгтэйчүүд хариу үйлдэл үзүүлэхгүй байхаа гэж бодсон гэдэг. Ингээд дараагийн онцлог хүмүүс бол орон гэргүй хүмүүс. Тэр хүмүүс алга болсон ч хинч хайж ирэхгүйгээд байнга нэг газараа нэг цагтаа ном уншаад сууж идэг Уорныг онилж хаана амьдардаг, хаашаа явдаг гэдгийг нь судлаад түүнийг хөнөхөөр шийдсэн. Брейн хэрэг гардаг өдөр комбинезон өмсөж маск зүүсэн. Өмнө нь энэ хувцас халийн үнээр өмсөж ижээ. Энийг хүртэл цагдаад ярихдаа хөөрч баярладаг. Ингээд хагасаа өдөр 3 бэлээ давхралж өмсөд машинаа барьж яваад унтчихаа Уорныг олсон. Тэр авд ямар ч хүнгүй нам гүн байсан болохоор тэнд хамаг зэвсгийг гаргаж Уорныг хөнөөж зургийг нь дарсан ч баригдахгүй гэж хайсандаа бүгдийг нь устгасан гин. Устгасан ч буцаага сэргээх боломжтойч цагдаа нар энийг огт шалгаагүй бөгөөд Брейн өөрөө энэ талаар төрүүлж ярьдаг. Цагдаа чи өмнө нь өөр хүн хөнөөж ирсэн үү гэхэд бас л юу ч болоогүй юм шиг хэрэг гарахаас 3 жилийн өмнө 2018 оны Халлоуины баяраар замаар явж исэн муурыг барьж аваад Уорнд хийсэн зүйлээ яг адилхан хийсэн гинэ. Гэхдээ толгойг нь авчирч бусад эсгийг нь хайсан. Тухайн үед Брейнийг хар муурыг алсан гэсэн цуу яриа хүртэл гарчээ. Тэр амийн хүмүүс бүгд хар муурыг мэддэг байсан. Ийм цуу яриа гарсан болохоор Брейн аав ээжтэй би тэр муурыг алсан гэж хэлж ирсэн юм байна. 2023 оны 1 сард шүүх хурлуулж Брейний өмгөөлөгч мэдээж сэтгц болон эрүүл мэнд талаас нь түүнийг өмгөөлдөг. Сэтгэл готрол, аутизм, ADHD. Харин прокурорын зүгээс Брейн орон гэргүй хүмүүсийг хөнөөхөөр эртнээс төлөвлөж байсан. Мөн орон гэргүй болохоор цагдаад хинч мэддэхгүй, хинч тэднийг хайхгүй нэг болсон. Аллуг бол маш аимшигтай зүйл. Ийм зүйлийг хийхийн тулд бэлдэж, бүр зориулж хувцалсан. Тийм болохоор санамсаргүйгээр ямар нэгэн зүйлд эргэлзэж ийм зүйл хийгээгүй гэдэг. Ингээд шүүгээс Брейнд 1-р зэргийн хүн аймны эргээр бүх насаар нь өршөөлгүйгээр хорих ял болон нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж 13 жил 6 сарын ял нэмж оноосон. Миний бодлоор тэр баригдаагүй байсан бол цуврал халуурчин болох байсан баг. Брэнд өөрийн гэсэн дүрэн байдаг. 333 буюу 3 цаг өнгөрөх юм бол цогц өшнө. Харин 3 өдөр өнгөрөх юм бол үнэр гарна. 3 сар өнгөрөх юм бол хэрэг мартагдана. Энийг өөрөө ном уншиж сурсан гинэ. Азар Уорны найзууд байсан болохоор цуврал халуурчин болох байсныг зогсоож чадсан. Одоо харагдаж байгаа зураг бол Моникийн дэлгүүрийн уртлын хэсэг бөгөөд энэ харагдаж байгаа сандлыг нэгэн уран баримлж Уорны суудаг байсан сандалтай адилханаар дээр нь ном байгаагаар хийсэн байна. Түүнийг байнга санаж дурсахын тулд бид нар хэдий өөр өнгөтэй, өөр шашин шүтлэгтэй, өөр үндэс угсаатай хүмүүс ч гэсэн адилхан хүн. Гэтэл бидний дунд алах хүнээ хайгаад явж байгаа хүмүүс байдаг гэхээр үнэхээр амар. Ерөн сэтгцийн эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байгаа л заавал эмчтэй уулзаж зөвлөгөө авч эмчилгээ хийхгүй бол юунд ч хүргэж болохоор санагдлаа. Ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээд дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.